1939 оны халахын голын байлдаанд Монгол зөвлөлтийн цэргүүд олон шийдвэрлэх тулааныг хийж ялалт байгуулсан ч гэсэн дайнд оролцсон бүх талуудаас хохирол амссан. За өнөөдрийг хүртэл халах голын байлдааны хохирлыг эцэслэн тогтоогоогүй байдаг байна. Халах голын байлдаанд 4 орны цэрэг оролцож 50,000 гаруй хүний амь эрсэдсэн байдаг. Тоо баримтыг графикаар харуулъя. Монгол ардын хувьсгалт цэрэг 990, Зөвлөлт холбоот улсын 25,000 гаруй, Японы 20 орчим мянган хүний хохирол амссан мэдээлэл байдаг. Гэхдээ энэ тоо бодит байдлаас зөрүүтэй гэж судлаачид үздэг. Учир нь тухайн үед хохирлыг аман байдлаар тооцож ойролцоогоор тооцоолдог байжээ. Тухайн үед халах голын байлдааны ажиллагааны тагнуулын мэдээгээр одоо энэ хохирлын асуудлыг бол ерөнхийдөө бол зөвлөлтийн тал бол эсрэг талыгаа суурин төлөөлөгч тагнуулчдаараа дамжуулж мэдээг олзуурч авдаг байсан. Халахын голоос хайлаар манжуурын чиглэлд байгаа төмөр замууд дээр суурин тагнуулчд байсан. Энэ суурин тагнуулчдаар зөвлөлтийн тагнуулын үйл ажиллагаа явагдаж тэрүүгээр одоо татан гаргалтаар явж байгаа цэргийн цуванд одоо шархтан нас орсон цэргийн албагийн цувааг одоо бүртгэж мэдээлэлээр удирдлагуудаа хангадаг байсан. Энэ бол ерөнхийдөө бол нэг талаар бас бодит байдалтай бол одоо нийцэхгүй байх магадлал өндөртэй байсан. Халах голын орянд хамгийн олон зэвсэг техник цугласан байлдаан болсон. Зэвсэг техникийн хохирлыгч талууд ашиг сонирхолдоо нийцүүлж тоог нь нэмэгдүүлсэн эсвэл бууруулсан гэж үздэг юм байна. Одоо энэ халахын голын дайнд оролцогч талууд нь зөвхөн хүн хүчнээс гадна мөн зэвсэг техникийн маш хохирол амссан байгаа. Зөвлөлт холбоот улсын тухайд гэх юм бол одоо 250 танк, 267 онгоцоо алдсан. Японы талын 608 онгоцыг олсон сүнөөсөн гэж нэг юм баримт хэлээд байгаа шүү дээ. Гэхдээ энийг бол Японы тал өөрөө үүсгэдэг юм байна. Энэ бол хэрэгэлзээтэй баримтаа бидний тоогоор бол тооцохоор бол 162 онгоцол энэ байлдаанд устгагдсан. 100 орчим танк мадлаас ус устгагдсан гэсэн японочдод өөрөө юм мэдээ өгч байгаа. Байлдаанд оролцсон бүх талууд хохирол амссан. Зөвлөлт холбоот улс болон Монгол улсын тал дайн эхэлсэн өдөр буюу 1939 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хамгийн их хохирол амссан бол Баян цагааны нуруунд болсон тулалдаанд олон мянган Япон цэрэг амиа алдаж Квантуны тал хамгийн их хохирол амссан гэж судлаачид үздэг. Халах голын дайдах талуудаас ерөнхийдөө бол 132 мянган цэргийн албаагч, 1000 орчим танк хуягт машин, 800 орчим нисэх онгоц оролцсон. Тайм болсон төвхтэй. Энэ хүү дайны хор уршийн үр дүн нь бол яг амьд хүчний хохирлын асуудал гарч ирэх хэрэгтэй. Энэ хохирлын асуудлыг бол сүүлийн үед бол цэргийн түүх судлаач, эрдэмтэн судлаач бол ерөнхийдөө бол нарийн Батлан төв архивын сан хөмөргийн их сурвалжууд болон бусад архивын баримт материалуудыг ашиглаад ерөнхийдөө бол судалгааны хэрэгэлтэнд оруулж явж байгаа. Манай улс 1946 онд Алс дорнодын комист илгээсэн нот бичгтээ Япон улсаас дайны төлбөрт 1945 оны ханшаар 321.9 сая төгрөгийн буюу 80 орчим сая доллар нэхэмжилж байжээ. 1935-аас 1936 онд Японоос учруулсан хохирлыг хүн хүчний талаар 33 хүн, эд материалын талаар 11 сая 390 мянга, 1939 оны халахын голын байлдааны хохирлыг хүн хүчний хувьд 731, эд материал 60 сая 732 мянга, 1945 оны чөлөөлөх дайны хохирлыг 124 хүн, эд материалын хувьд 195 сая 178 мянга, бүгд 888 хүн, эд материалын 267 сая 301 мянга 83 төгрөг 82 мөнгө гэж гаргажээ. Дайн байлдааны хохирлыг мөнгөн дүнгээр илэрхийлж, гарсан хохирлыг нь бүрэн нөхөн төлөвлөх ямар ч боломжгүй. Өөрөөр хэлбэл дайны талбар ам өргөцсөн дайчид, булаан эзлэгдсэн газар нутаг, хүнд цагийг туулсан ард түмний амьдрал, сэтгэл санааны хохирлыг юугаарч орлуулах боломжгүй юм а. Халах голын дайны үеийн зэвсэг тулалдаануудад Монголын арим дандаа ялалт байгуулж байгаагүй бас. Олон 10 цэрэг амь эрсэж үргэлжсэн ихээхэн хохирол амсаад ухарч байсан тулаанууд ч гэсэн байдаг. За энэ талаарх сэдвээс студиэс үргэлжлүүлэн зочинтой ярилцгаар студид сэтгүүлч Баяр Жаргал ажиллаж байна.